Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Элла Тарот байна. Энэ удаагийнхаа уншлагаар эдрээтэй, эргэлзээтэй харийн харилцааны талаар уншлах хийх болно. Удаа уулзаагүй дахин уулзж байгаадаа баяртай байна. Шинэ үзэж байгаа хүмүүс маань уншлагтаа тавтаа морил гэж хэлмээр байна. За тэгээ та бүхэн маань урт гүнзгий амьсгаа авч гаргаад өөртөө хамгийн их таалагдж байгаа чулууг сонгон үргэлжлүүлж үзээрэй. Уламжилчсараа 3 групптэй, 1-р групп, 2-р групп, 3-р групп гэсэн хэсэгтэй байх болно. 1-р группийн маань уншлагатад автаа морил. За энэ удаагийнхаа уншлагаар эргэлзээтэй, эдрээтэй харилцаанд байгаа хосын харилцааны талаар ярилцах болно. За эхлээд бид нэр одоогийнх нь нөхцөл байдлыг ерөнхийд нь харна. За тэгээд дараа үндсэн уншлагаараа таны одоогийн байгаа нөхцөл байдал, таны мэдрэмж, та ер нь хаашаа зүглүүл зүгээр нэ гэдэг талаар илүү төлхөө ярилцах гэж оролдоно. За тэгээд уншлагатаа орцгоё. За энэ группийн маань хувьд болохоор холбоогүй байгаа жоохон хэрэлтчихсэн маралтчихсан байгаа хүмүүс юм шиг нь хоёр тал руугаа хараа суудсан байр байдалтай харагдаж байна. Тэгээд ер нь бол нэлээ өөрийгөө цаад хүнэнч тэр таач тэр өөрийгөө ингээд тусгаарлаад байгаа харагдаж байна. Ямар нэгэн ийм асуудлыг шийдий, хоёулаа гоё хамтдаа бай гэдэг ч юм уу. Ийм гэхээсээ илүүтэйгээр болохгүй штэ гэд нэг ийм хил хязгаар ингээд тогтоочихсон байгаа харагдаж байна. За тэгээд энэ хүмүүс маань урт удаан хугацааны харилцаа гэхээс илүүтэйгээр ер нь танилцаад ийм шинхэн дээр байгаа хосууд гэж харагдаж байна. За нэг жилээс 3 жилийн хугацаатай ч гэдэг юм уу те ийм хүмүүс байгаа харагдаж байна. Тэгээ одоо бол яг эмэгтэй тал маань бол яг өөрийгөө цэвэр хамгаалсан байр байдалтай байна. Үнэхээр хайртай бол тэхэл хэлсэн шүү дээ. Үнэхээр ийм байсан бол ингээл хэлсэн. Одоо хүртэл ингээл ийм байгаа зү гэдэг ч юм уу те. Тэгээд тухайн үнийгээ шууд буруутгадгүй маахад нөхцөл байдлыг бас нэлийн буруутгах чинь би энэ нөхцөл байдалд ийм л юм хийх байсан гэд ингээд нөгөө өөрийгөө зөвтгөөд нөхцөл байдлыг үнэнгээр харахаасаа илүүтэйгээр өөрийгөө яаж зөвтгөж болох вэ гэдэг талаасаа илүү харж байгаа гэж харагдаж байна. За тэгээд мөн дээрээс нь нэг юм тусгаарлаад байгаа. Ердөөсөө ингээд нөгөө илэн талангуу яг одоо юу гэдэг нь те болис салхи гэдэг нь цаагаараа одоо намайг илүү хайрлаач гэдэг юм уу чиний анги анхаарал чинь сулраад ах шүү байна. Би ингээд ийм ганцаардл мэдрээд байна биш. Яг нэг ийм худлаа ийм хаалт үүсгээд байгаа нөхцөл байдал харагдаж байна. Тэгээ одоо бол яг энэ хоёр хүн маань бол хоёр тал руугаа харцсан ер нь жоохон маргаантай зөрчилдөөнтэй байгаа болов уу гэж харагдаж байна. За тэгээд энэ бол өртөөсөө л яг нэг юм ялалтын үн цэний одоо дайн болоод гэж хэлэх юм уу та. Одоо өшөө илүү би үн цэнтэй миний хэлж байгаа одоо аргумент миний хэлж байгаа санаанууд зөвөө чи үнэхээр ингээд хөрцөө хандлага гаргаад байгаа чи үнэхээр намайг одоо ингээд энэ харилцаанд итгэхгүй байгаа чи ингээд худлаа яриад байгаа гэдэг ч юм уу тийм нэг юм таны зөв гэдэг юм баттгал хэрэгтэй ийм энэ баттгалаараа яах гэж байгаа гэхээр зэрэг буцаагаад би үн цэнтэй тиймээс одоо нөгөө хүн чинь ингээ хүлээн зөвшөөрөөд та үн цэнтэй учраас буцаж ирээд илүү гоё олон доо гэдэг юм бодол байна гэсэн үг. Тэгээ нэг юм манай хэд маань юм нэг сэтгэлээрээ одоо энэ хүнтэйгээ болвол айгүй гоё юм дүүрэн байдаг. Үнэхээр юм дүүрэн байдаг. Та хоёр маш сайн ойлголцдог, нэг нэгнээ маш сайн сонсдог, сайн дэмждэг, танд бол ингээ халамж үзүүлдэг гэж харагдаад байна. Сэтгэл зүйн хувьд бол ийм өнгөлөг байгаад байгаа байхгүй юу? Ийм аягчин бол дүүр 10 ширхэг аягчин дүүр энэ харилцаан дээрээс. Тэгэхээр ердөөсөө сэтгэл ханамжтай болвол байна. Гэхдээ энэ хэдэд маа нэг ийм ууг нь бол ингээд ийм харагдаад байгаа байхгүй юм нөгөө тавьж явуулах хэвээр зүйлсүүдэд тавьж явуулаагүй эдгэх хэвээр зүйлсүүдэд эдгээгээгүй үүнээс болоод ийм нөгөө танд шинэ амьдрал эхэлчээд байхад одоо шинэ цикл эхэлчээд байхад чинь хуучин арга барилаараа одоо байгаад байна гэсэн үг. За энийг нь ингээд тайлбарлаад өгөх юм бол анх удаага үзэж байгаа хүмүүс бас байгаа учраас би тайлбарлаад өгье. Тэгэхээр бид нар бол нөгөө ингээд амьдралынхаа явцын дунд шархнаас болоод үзэж тулсан зүйлсээсээ болоод бид нэр өөртөө юм ухагтгуунуудыг суулгаж байгаа. За жишээлбэл юу гэдэг нь те би хангалтгүй гэдэг бодол ингээд дотроо суулгаж ил да. За одоо багтаа жоохон шүмжлүүлдэг байсан
их шалгууруудыг тавьдаг байсан, олон хүүхдүүд дунд өссөн, доороо дүүтэй ойрхон зайтай дүүтэй болсон ч гэдэм үү те. Ийм зэрэг шалтгаануудаас болоод нөгөө би хангалтгүй юм байна гэдэг мэдрэмж суучдаг. За тэгэн гут бид нэр би хангалтгүй юм байна гэдэг зүйлээ батлахын тулд баг амьдрах гэдэг. Энэ одоо ингээд сонсоход байж боломгүй ч гэсэндээ яг цаагаар олвол тэг гэдэг. Үнэхээр тэр хүн хурж ирээд одоо юу гэдэг нь те үнэл хэлчихээсэ гэдэг хүмүүс яг нэг тиймэрхүү хандлага байгаа гэдэг байхгүй. Нэг болвол ингээд тийм ээ ингээд чи ийм байгаа учраас би ингэж ийна гэдэг үгийг сонсоход бүр ингээд чичрээд байдаг. Нөгөө талаас нь болохоор үгүй ээ. Чиний бодож байгаа чи худлаа, чи хангалттай гэдэг юм батламжийг байнгын авахыг хүсэл үүсчдэг. Нөгөө тэдний хүүхдийг хараад тэр тийм энэ ахыгаа хар, энэ ихчээгээ хар, энэ дүүгээ хар гэсээр хагаад би бол хангалтгүй байна гэдэг итгэл үнэмшил бүр даалт ухамсарт нь суудсан байдаг. Нөгөө дүүгөөрээ буцаагаад би хангалттай гэдэг үнэлэмжийг авах, би үнцэнтэй гэдэг бодол чинь нөгөө хүн болгонд байх хэвээр зүйл ахгүй. Тэгэн гут энэ нь байх болоод ерөнгөт юм хоосорлын мэдрэмж суучдаг. Тэгэн гут энэ нь хөөрхиймэн чаваас одоо нөгөө тийм ээ чи минь хангалттай шүү дээ. Чи минь гоё шүү дээ гэдэг үгийг л сонсох гэж ингэж юу хаадаг гэсэн. Тэр энэ үгийг сонсохын тулд эрүүл биш нөгөө жоох юм токсик драматик аргуудыг хэрэглээд байна те. Ингээл за тэгвэл би ингэ чамгүйгээр амьдрчий. Чи угаасаа ингээл одоо амьдралаа боддооч гэдэг юм уу те. Ингээд нөгөө нэг одоо буцаж хурж ирээл чи үнэтэй шүү, чи үнцэнтэй шүү, би чамд хайртай, би чамайг юугаар солихгүй юм байна, миний буруу, одоо би чиний хүслээр чинь байя гэдэг юм үгийг л сонсох гээд байгаа харагдаад байна гэсэн. Гэтэл эн чинь нөгөө хуучин итгэл үнэмшил, энийг хоёулаа ангаах хэрэгтэйсэн байхгүй юу? Энийг хоёулаа эмчлэх хэрэгтэй байсан, эдгэх хэрэгтэй байсан, энэ асуудлуудтайгаа нүүр тулах хэрэгтэй байсан. Тэгээд энийг эдгэж хоёулангийнх нь цаашдын би хангалттай гэдгийг бусдаас хараад биш. Угаасаа та хангалттай байхгүй. Угаасаа хангалттай. Энийг бүр үнэхээр даалт ухамсартай суулгахад чиж цаашдын амьдрал нь ингээд нөгөө шат чатаараа өгсөөд дээшлээд гой болоод явах байсан боловч тэгж чадаагүй. Тэгэн гут буцаагаад нөгөө шат ахих хэрэгтэй болсон байгаа даа. Нөгөө шинэ амьдрал, нөгөө гой амьдрал энэ нэг хуучин л нэг юм да биш. Бүр илүү хүссэн, хүлээсэн, хайрлагдсан бүгдийг атак одоо юм нөгөө татдаг тий ийм амьдрал руугаа ерөнхийдөө бол орох цаг нь болцсон. Гэтэл хоёулаа нөгөө өнгөрснөгөө тавьж явуулаг байгаа харагдаж байна. За тэгээд ийм байна. Бүгдөө жоохон дахиад дэлгэрүүлье тий. За тэгээд та хэд маань яа харахгүй хайрын тал дээр өмнөх авсан хүмүүсийн туршлага ч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө аав ээжээс авах хайр нь одоо хүн болгоно л нөгөө хүүхдээ чадлаараа өсгөн. Гэхдээ тэд нар чинь нөгөө төгс биш зарим зүйлсүүдийг ингээд алдаатай одоо өөрийнхөө мэддэг хараараа л бид нарыг хайрласан байгаа шүү дээ. Тэгтэл энэ зүйлээс болоод хоёулаа ингээд биендээ 10 ширхэг сэлэм зоолгоцсон, ном сумсаа олгоцсон байгаагаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь ердөөсөө яг ийм амар ганцаардлын хоосон мэдрэмжтэй байдаг. Хэдий ингээд хүмүүс таньд иргэд байгаа ч гэсэн одоо энэ 3 дахь зурган дээр харагдчихвэл энэ сармагчийн ингээд голын цаанаага хүмүүсийг найрлаж байгааг, найзтайгаа гэр бүлэрээ байгааг ингээ хараад ганцаараа байж байгаад яг энэ юм шиг та ингээд бүхэл гой сайхан зүйлсээс танд юм дутуу байгаа юм шиг мэдрэмж юм хоосон ингээд хэдий ингээд хүмүүс дэрэгдэж байгаа гэр бүлүүд чинь ингээ байгаа ч гэсэн яг таныг ингээд ойлгох, яг таныг нөхцөлгүйгээр хайрлах, гоё тайван байлгах тий дэмжих зүгээр л гоё юм хайрлагдсан юм мэдрэмж нь ингээд бит хоёрт хоосон байгаад айгүйх юм ганцаардал айцыг юу ингээд агуулад идэм байх. Тэгээд энэ зүйл нь одоо хоёулаа дуусгаж иж цаашдын тэр гэрэлтэй ирээдүйд ингээд очих боломжтой. Ирээдүйд тэгжиж үүсэх боломжтой гэж байна. Тэгээд ердөөсөө яг ийм нэг хосын харилцаан дээр ороод ирэхлээр л ийм үлгэрийн юм шиг юм дурлалд ороод ирэхлээр л бидэд айц тавтчихдаг ердөөсөө. Одоо 9-ийн сава байгаа хгүй. Тэгээд одоо та яг ингээ унтчих чинь дээр чинь баах юм аалзнууд байгаа юм шиг айцтай. Тэр хүн надад үнэхээр хайртай болов. Яагаад өнөөдөр тэгээгүй юм бол одоо энэ хүн цаашдаа яах гэж байгаа юм бол миний талаар юу гэж боддог бол үнэхээр чин сэтгэлээсээ хайртай юу? Одоо яг юу хийж байгаа юм болоо? Яагаад надад мэддэхгүй байгаа юм болоо? Намайг мартцсан юм болов? Намайг үл тоож байгаа юм болов? Би үн цэнгүй юм болов? Би гоё биш байгаа юм болов? Гэт ингээд ийм айцтай ингээд автаад
Тэгээд үнэхээр л надад хайртай болон тэгэх ёстой доо, ингэх ёстой доо гэд нэг юм нөхцөл байдал үүсгээд байгаа юм байна. Тэгээ манай хэд маань анхаараарай, энийг бүр маш сайн санаад аваарай. Та хэд шархаа ангаах ёстой хүмүүс шүү. Шарх ангаач бид нэр цаашдын хайрыг хүртэх, хайрлагдах, өөртөө ихтэй байх, гой тэр нөгөө хүсээ дагаа зүйлсүүдээ манифест хийгээд авах боломж нь үүснэ. Шархтай байх юм бол уучлаарай. Шархтай хүн дээр шарх өгөх зүйлсүүд ирдэг дандаа л ийм байна. За тэгээд ангаалтын талаар бол ингээд зогсъё. Тэгэхгүй бол бас хүмүүс амар шүмжлэлтэй хандаад идэг. Та хэд маань яг ийм шархан ингээд танд байгаад байгаа бол хамгаалт гэж яг юу юм бэ гэдэг талаар ингээд DM бичээд ороод ирээрээ. Би Instagram хаягаар холбогдоод ороод ирээрээ. Би айгүй гой тайлбарлаад, нэг бүрчлэн тань тайлбарлаад ингэдэм ингэж болно, тэгж болно гэд ингээд гой саналуудыг тавиад ямар тач та ганцаараа биш, ямар тач энэ болон та ганцаараа байхгүй. Би таны дэргэд байна, би чиглүүлж өгнө гэдэг үднэс ингээд айгүй гой тайлбарлаад өгөх болно. Миний үүд халах үргэлж нээлттэй байна. Тэгээд нөгөө олон нийтэд ингээд тайлбарлаад тахлаар хүмүүс бас жоохон дургуутсаад идэг байхгүй юу? Тийм болохоор ингээд би зогсооч. Та хэдд маань миний үүд халах үргэлж нээлттэй шүү. Хоёулаа гоё ярилцж агаад энэ нь тийм, энэ нь ийм гэд ингээд гоё тайлбарлаад өгч болно. За ямар ч тач маш сайн санаад авчих. Та хэдд ангаалт шаардлагатай. Маш их шархтай, 10 сэлэмтэй байгаа юм байна. Биен дээрээ би 10 ширхэг сэлэм зоолгосон байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн үг. За эндээс өргөжлүүлээд цааш нь илүү дэлгэрүүлээд тодруулаад явъя. За тэгээд үнэхээр энэ хүнтэй бол та бол аягүй сайн одоо юу гэдэг та аягүй хайртай юм байна. Тэгээд нэг юм алтчхүүдээ, ингэчүүдээ, тэгчүүдээ гэд ингээд өөрт байгаа боломжийг ерөнхийдөө бол олж хараад цаашаага ингээд шинэ амьдралыг эхлүүлээд явах юм олон зоригтой байсан байна. Гэтэл хоёулаа одоо нөгөө одоо яг энэ зурган дээр шиг ингээд нүдээ боочоод байгаа байхгүй юу. Тэгэнгუთ эхлээд тэгээ баха үд одоо юм сэлмэр өөрийгөө одоо хүрээлүүлсэн. Тэгэнгуთ эхлээд бид нэр энэ хязгаарлагдмал, энэ давчуу, энэ харанхуй орон зайнаас гарахын тулд эхлээд нүднийхээ болтыг авах хэрэгтэй. Тэгэхээр тэр нүднийхээ болтыг аавна гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр өөрийгөө ямар шархтайг таньж мэдэх хэрэгтэй. Ангаалтын 70% нь ерөнхийдөө шархаа таньж мэдэх гэдэг байхгүй. Ингээд шархаа таньж мэдээд юмыг арай өөрөөр харах. Манай хэд нэг юм тогтсон байдгал нэг өнцгөр яг л танд өгөгдсөн амьдралаар л ингээ харж байгаа. Та бүтээгээгүй амьдралаа бүтээгээгүй байгаа гэсэн үг. Өөрийгөө бүтээгээгүй байгаа гэж хэлж болно гэсэн үг. Арай өөрөөр хараад шинжлээд өөрчлөгдөж бид нар одоо өсөж төвчсөн гэж ярьж штэ тийм. За тэгээд бас энэ группыг сонгож байгаа цөөн хэдэн хүмүүсийн маань хувьд та өөрөө гэр бүлтэй эсвэл нөгөө харилцаж байгаа нь гэр бүлтэй байх магадлал бас байгаа юм байна гэж харагдаж байна. Тэгээд үнэхээр та бол үнэхээр их сэтгэлтэй. Тэгээ ингээд өмнө нь бол ингээд за ингээд байж ажиллаа хий, ингээ тгий ийм тийм гэдэг байсан бол энэ хүн арай өөр үнцгийг танд харуулж арай өөр мэдрэмжийг мэдрүүлж байгаа. Үнэхээр би хайрлагдаж болох юм шиг байна гэдэг итгэл найдварыг өгж байгаа гэсэн үг. Ийм болохоор буцаагаад айц нь арай их байна гэсэн үг. Тэгэхээр та хэд маань нөгөө шинэ амьдрал руугаа ингээд 6 ширхэг сэлэм өөрийг чинь ингээд өвдгөж хатгаж болохын 6 ширхэг сэлмийг ерөнхийдөө үлдээгээд шин зүг рүү ингээд давшлах хэрэгтэй байгаа харагдаж байна. За өргөжлүүлээд одоо тань дээр илүү төвлөрч харъя. Ерөнхий юм харилцааных нь систем нь бол ийм байгаа маань, энерги нь ийм байгаа маань өргөжлүүлээд таны зүгээс гэдгийг харъя. За та хэд маань яагаад ч юм энэ харилцааг тавьж явуулах хэрэгтэй дээ гэж ингэж бодоод ах юм. Ирээдүй байхгүй дээ гэж юм ингээд зүгээр ингээд хэдий хэцүү байсан ч гэсэн би энэ хүнийг тавьж явуулах ёстой доо гэдэг юм бодол байна. Тэгээд тавьж явуулахдаа өөрөө төрүүлж боли салъя гэдэг үгийг одоо төрүүлж би явах ёстой байна гэдэг зүйлийг хэлээд байна. Маш хэцүү ямааргүй байгаа ч гэсэн би явуулахаас өөр аргагүй. Гэхдээ би төрүүлээд ингээд салах шийдвэрийг гаргая гэдэг юм байна. Тэгээд нөгөө ийм энэ харилцааг яагаад ч юм өр өгөөчтэй удаан хамт байх аюулгүй гэж мэдрэхгүй байна. Тэгсэн хэрнээ явуулах ёстой би явуулъя гэсэн хэрнээ надад ингээд ууг нь энэ хүн ингэчүүл боломжтой штэ. Гэт ингээд хийсвэр төсөөлөөд ингэчүүл болондоо гэд ингээд дахиж оролдож үзэхийг хүсэж байгаа ийм одоо ийм тайван биш
хуваагдчихсан юм шиг дотроо юм зөрчилтэй тавьж явуулъя. Үгүй уулын ингэчүүл боломжтой. Инги үгүй тгий гэдэг юм тайван байдал өртөөсөө байхгүй. Тэгээд нөгөө альва нөхцөл байдалд юм тайвнаар ингэ чи тэг чи биш нэг юм байнгын дотроо юм хөдөлгөөнтэй байнгын юм савлгаатай байна гэсэн үг. Нөгөө юм за нэг юм боллоо. Тэрүүн дээр би ингээд ийм арга авчиг гэдэг нөгөө дасан зохицох чадварууд нь шүү дээ. Тийм зүйлсүүд нь айгүй асуудал шийдвэрлэх гэж бас тайлбарлаж болох байх. Тэгээ энэ эднэр нь жоох асуудалтай байна. Ийм дип тап түс тас гэсэн ийм донслохоотой. Тэгээд зүгээр хэвийн үедээ ч гэсэндээ дотроо байнгын юм зөрчилдөөнтэй ердөөсөө ийм тайван ухаантай байж чадахгүй байгаа хараг. Тэгээд та эдийн маань хувьд бол энэ харилцааг дуусгамааргүй байна. Явуулах хэрэгтэй гэж бодож байгаа хэрнээ үгүй би дахиад оролдмоор дахиад энэ хүн угаасаа холбоо байрна ингэн тэгнэ гэдэг ингээд хүлээж байгаа энэ the world энэ одоо циклийг дуусгахгүй байгаа дуусгамааргүй байгаа энэ харилцааг дуусгамааргүй байгаа баймаар байгаа харагдчихээн. Тэгсэн хэрнээ ердөөсөө сэтгэлээ ингээд нэг өөртөө ч тэр хүнд ч тэр юм нээлттэйгээр асгаж чадахгүй байгаад байна. Энэ нь юутай холбоотой юм гэхээр зэрэг таны бага насны чинь шархтай холбоотой байна. Илүү сүүлийн үеийн шарх гэхээс илүү бага насны шарх харагдаж нэг юм 6-аас 14 насны хоорондох асуудлууд ингээд мэдрэгдээд байна. Тэгээд өөртөө нэг юм хангалуун өөрийгөө хайрлсан ийм одоо нөгөө хүн энэ харилцаанд ч гэсэн нэг юм илэн далангуу сэтгэлээ ингээ уурсгасан биш. Айсан, дүгшсэн, татсан өөрийгөө ингээд нөгөө хамгаалах гэж оролцсон үн цэнтэй гэж батлах гэж хичээсэн юм байр байдалтай. Тэгээд та бол ингээ бүр би амар ядарч байна гэдэг. Бүх амьдралын асуудлуудыг бүгдийг би даадаг. Би шийддэг. Бүгд миний нуруунд дээр байдаг. Миний амьдрал айгүй хэцүү байна. Би маш их хачаа өөрж байна гэдэг юм амар одоо нөгөө бусдын өмнөөс одоо бусдын амьдралын өмнөөс хариуцлага хүлээх гэдэг. Өөрийнхөө амьдралын бүх хариуцлагыг ингээд нуруунд дээр авч явдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ та бол үнэхээр энэ хүнтэй ингээд хамт баймаар байгаа. Үнэхээр энэ хүн бол нөгөө цагаан морьтой ханху манху бол яг тийм. Тэгээд амьдрал чинь одоо бүр ингээд тэр чигээр нь оронгоор нь эргүүлж байгаа ийм зүйл тохиолдсон гэж харагдаад байна. Нөгөө ийм энэ өдийг хүртэл таны босгож ирсэн амьдрал хичээж байсан тэр зүйлс бодож исэн бодол эдгэрчүүд 5 минут дотор нуурах шийдвэр байхгүй. Тэгэхээр та хоёр гинтийн байдлаар ингээд маргалцсан байж болно. Нөгөө талаараа энэ хүн таны амьдралд орж ирснээр та их зүйлийг шинжлэх, өөрчлөх шаардлагатай болсон гэж байхаар харагдаж байна. Тэгээ ингээд гів гинтэл бүр ингээд огцом л бүх юм бла 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 гэл ингээд хуйлралдал ингээд өрөнцөн та тэр дунд яг яахаа мэдэхгүй ингээд гацаа зогссон байгаа байр байдалтай харагдаж байна. Тэгээд өрдөөсөө өөртөө сэтгэл хангалуун байгаа юм байхгүй манайд. Өөрийгөө голсон, санаа зовсон нэг тийм таны үнцэн, таны аюулгүй байдал гэдэг бусдаас ямар нэгэн зүйлсээс юм хамааралтай эд хөрөнгөөс эсвэл таны эргэн тойрны хүмүүсээс юм хамааралтай. Тэгээд дээрэс нь та өөртөө юм сэтгэлдээ байгаа юм 9 ширхэг одоо өөртөө тийм ханамжтай байх байтал, тийм тухтай байх байтал тийм байхгүй. Айгүйх юм нөгөө нэг шүүмжилсэн замбраагүй байгаад байгаа нь таныг айгүй тухгүй айлгаад байна. Тэгээд нэг юм хоосон мэдрэмжтэй. Зүгээр л аягнууд нь хоосон. Уг нь энэ аяг дүүргэх тэр их хайр, тэр их итгэл те энэ аюулгүй мэдрэмж, энэ үн цэнтэй их бодлууд ч уг нь танаас гарч явах хэвээр та дүүргэж явах байхгүй. Тэгтэл тэхгүй байгаад бас буцаагаад өөр хүнээс ингээ авах гэхлээр болохгүй байгаа нь энэ нөгөө хоосрлыг чинь хэлээд байгаа, шархыг чинь хэлээд байгаа гэсэн үг. За нэг одоо хэрвээ ийм нөхцөл байдалд авал бид нар одоо эндээсээ яаж гарах юм? Юу хийж болох юм? Тэ? Сахиуснууд нь таныг яагаасаа гэж хүсэж байгаа юм? Яаж одоо зөвлөж байгаа юм? Юу хийх ёстой юм? Мөн дээрээс нь энэ хүн тэ та яагаад учирсан юм бэ? Та хоёрын учирлын холбоо ойрын хугацааны та хоёрын ирээдүй юу байна гэдгийг нь харъя. Тэгээ мөн дээрээс нь энэ хүн танд хайртай юу гэдэг асуултыг бас асууя гэж бодож байна. За хэрвээ
таны сахиуснууд танд юу гэж хэлмээр байгаа? Одоо эндээс та яг яавал зүгээр вэ гэдэг зөвлөмж авмаар байгаа бол энэ хүнийг танд үнэхээр хайртай юу, үгүй юу, чин сэтгэлээсээ таныг юу гэж бодож байгаа гэдгийг мэдмээр байвал бас энэ хүнтэй та яагаад учирсан бэ? Ямар учирлаар учирсан? Та хоёрын ирээдүй юу вэ гэдгийг эсвэл та бүхэн маань нэмэлтээ захиалаарай. Нэмэлтээ би бичлэгнийхаа тайлбар хэсгээр Instagram-ийнхаа линкийг оруулна. Та линкээрээ холбогдоод DM илгээгээд нэмэлтээ авах боломжтой шүү. Нэмэлт уншлах болон яг өөртөө тохирсон, амьдралдаа зориулсан, танил зориулсан хувийн уншлагуудыг бас авах боломжтой байгаа. Тэгэхээр Instagram-аараа холбогдоод нэмэлт болон хувийн уншлагаа авах нь байна манайд маань. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Нэгдүгээр группийнхан дааз жаргал, эрүүл, сайн сайхан болгоныг хүсье. Баярлалаа. Хоёрдугаар группийнхан маань уншлагатай давтай морил. За энэ удаагийнхаа уншлагаар эргэлзээтэй байгаа, эдрээтэй байгаа асуудлуудтай авсан харилцаанд нь зориулсан уншлага хийн. За эхлээд бид нар одоогийнх нь төлөв байдлыг хараад дараа нь тань руу чиглэсэн асуудлууд руу орох байгаа. За тэгээ уншлагаа үргэлжлүүлцгээе. За энэ группийнхан маань саяхан одоогийн байгаа нөхцөл байдал нь бол нэлийн хатуу, цензуртэй, хүйтэн хүндий, өөртөө аягүйх бодлогоширсан байна. Энийхэн шалтгаан болохоор саяхан ингээд хууртагдсан эсвэл худлаа ярьж байгаад ингээд худлаа ярьж байгааг мэдсэн ч гэдэг юм уу те. Ийм нэг юм худлаа харилцаанд байсан гэдгийг ингээд мэдсэн энэ хүнийг ингээд аягүйх одоо юу гэдэг нь та ажил ихтэй ингээд танд ингээд анхаарал халамж ингээд тавьдаг, танд ингээд амар хайртай гэж бодчихсон чинь энэ нөхцөл байдал нь жоохон таныг хуурж исэн юм шиг мэдрэмж төрүүлсэн байр байдалтай. Тэгээ үүнээс болоод та маань яг өмнө нь бол бүр ингээд бүх юмаа зориулж бүгдийг энэ хүнд өгж энэ хүнийг уучлж, ойлгож, дэмжиж байсан бол одоо эсэргээрээ тархиараа удирдах гэж яг тэр болсон процессыг тэр зүйлсүүдийг ингээд мартаж чадахгүй тэрүүндээ ингээд энэ ийм байсан штэ, энэ тэгсэн байсан штэ гэдэг ингээд ийм байр байдалтай. Тэгээд өртөөсөө өөрийнхөө зүрх сэтгэлээс илүү тархиараа өөрийгөө удирдах, тархиас сонсож байгаа байр байдалтай. Тэгээд ерөнхийдөө бол бүх зүйл ингээд ил болсон, шударгаас тогтсон. Та түүнийг бол мэдсэн гэж ингэж харагдаж байна. Тэгээд үүнийхээ төлөө та шудраг зүйтэй гэсэн зүйлсүүдийг бол хийж байгаа. Гэхдээ л таны хувьд нөгөө ингээд өмнө нь амар юм нандиндаг, хайрладаг байсан бол одоо ингээд зүгээр юм сул тавьсан юм шиг. Ингээд амар хайрлаад ингээд гарандаа ингээд хатгахжсэн зүгээр л ингээд хасгацсан юм шиг ийм мэдрэмжтэй. Тэгээд бас айгу хүнд хэцүү байсан. Тэгэл нөгөө хүнээсээ ингээд нөгөө хүндээ айгуух тааруулдаг байсан бол одоо харин эсэргээрээ тэр нөгөө таныг амар юм донтуулаад амар апсет болгоод байсан зүйлсээс ер нь баг багаар гарч байгаа, баг багаар ингээд тавьж байгаа гэж харагдаж байна. За ийм нөхцөл байдалтай. Бас зарим хүмүүсийн маань хувьд болохоор өөрөө давхар харилцаатай байж байгаад энийгээ яг шудраг хэсэг тогтоогоод тархиараа энэ харилцаагаа дуусгаад дайвал буюу тэр токсик харилцаанаас гарсан гэж харагдаж байна. За тэгээд ийм байна. Хөргөжлүүлээд харцгаая. Тэгээд ердөөсөө одоо нөгөө юу гэдэг та ийм гэрийн эзэгтэй, эмэгтэй, эхнэр гэдэг ч юм уу те ийм юунасаа ингээд буугаад амар юм хүүтэн хүндий болцсон. Өмнө нь бол амар үржил шимтэй бүх зүйлд анхаарал халамжаа тавьдаг гэсэн бол одоо нэг ийм хүүтэн хүндий ийм хатчихсан юм шиг мэдрэмж төрж байна. Тэгээд хайранд итгэхгүй байна. Хайртай гэдэгт итгэхгүй байна. Ийм татгалзаад байна. Тэгээд айгүйх юм ганцаардлыг, гомдлыг мэдэрж байна. Тэгээд ууг нь бол ингээд өөрөөсөө тавьж явуулсан болсон процессыг ингээд тавьж явуулсан, уучлаад ингээд шинээр эхэлж байгаа өөрийгөө ингээд эдгэж байгаа энэ амар их биен дээрээ зоолгоцсон байгаа 10 ширхэг одоо сумыг ингээд нэг нэгээр нь аваад суглаад амар өвдөж байгаа ч гэсэн ингээд мартаад бол ингээд урагшлах гэж хичээж байгаа ч нэг л болж өгөхгүй. Нэг л энэ шин суурь чинь болж өгөхгүй зөв суурьтай биш байгаад байна. Нөгөө төгөөрөө болохоор манайд маа нөгөө ингээд хаараас татгалзаад нөгөө хүнээ тавьж явуулаад одоо байгаа харилцаан дээрээ илүү юм шин зүйлийг
байх гэж хичээж байгаа. Энэ үндсэн харилцаанаас бас айгүй их шарх авч яасан харагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ болгоныгоо уучлаад ердөөс одоо ингээ шинээр амьдрья гэж байгаа боловч яг л ойрын үеүүдэд нэг юм шин суурьтаагаар эхэлж чадахгүй байгаа харагдаад байна. Нэг юм суурьгүй үндсэн ингээ тавигдахгүй, өрн ингээ тавигдахгүй байгаа юм шиг мэдрэг төрж ийн. Тэгээд яа харахгүй нэг юм босгож суурьгүй юм шигээр харагдаад мэдрэгдээ. Тэгээ манай хэд болвол ингээд сонголтыг хийсэн. Одоо 2 сонголт байсан танд. Тэндээс та бол шийдвэрээ гаргасан. Сонголтоо аль хэзээ хийсэн. Гэхдээ нэг юм хараа зүрхэндээ 3 ширхэг сэлэм одоо юм сум зоолгочод амар юм кул юм шиг шил зүгөд яваад байна. Яг үндэ та идэгсэн юм уу? Яг үндэ та тавьж явуулсан юм гэхээр үгүй. Зүгээр л энийгээ далдалж байгаа, зүгээр л энийгээ нууж байгаа гэж харагдаж байна. Тэгээд шархаа идгэх биш зүгээр дараад байна. Тэгээ ингэж дарж байгаа болохоор танд юм төөрөлцсөн юм шиг мэдрэмж төрж байна. Хоосон, төөрсөн, таних биш юм шиг ингэж амьдрах ёсгүй юм шиг юм мэдрэмжүүд. Тэгээд одоо явах ёстой байсан, явуулах ёстой байсан, тавих ёстой байсан одоо тэр шархуудтайгаа ингээд цуг байгаад байгаа байхгүй. Яг үндэ бүрэн гүцэд тавьж яваагүй, орхиогүй байна гэсэн үг. Тэгээд ингээд таны хүч чадал угаасаа одоо хүрхгүй гэж бодоод байна. Тийм болохоор зүгээр л юм бүх юм бүдэгхэн, бүх юм харанхуу, бүх юм хүүтэн хүндий таних биш юм шиг ч гэсэн та зүгээр урагшаага алхах идөө гэдэг юм бодолтой. Яг үүндээ бол танд the moon буюу ангаалт healing хэрэгтэй юм байна. The moon card ягаад ангаалтыг илэрхийлдэг вэ гэхээр зэрэг одоо сарны гэрэл юм чулуун дээр туслаа гэж бодоход тэр чулууны сүүдэр хэсэг гэж байгаа тий. Ил наатлын хэсэг дээр бол гэрэл тусна. Тэднэр нь бол тодорхой харагдана. Гэвч тэр чулууны хажуу тал, ард талд нь одоо таны тэр сэтгэлийн чинь гүнд мэдэрсэн мэдрэмжүүд нь хаалттай байгаа. Энийг ил гаргаж ирж эмчлэх ёстой байх нэ манай хэд маань. Ийм учраас та хэд айгүйх юм хоосон, буруу юм шиг юм төөрөлдсөн мэдрэмжтэй байгаад байгаа юм байна. Хоосон, гатсан гэдэг юм мэдрэмжүүд төрж байна. Тэгээд нэг юм хараа ингээд уулын шийдвэрээ гаргацсан. Гэхдээ л юм дотор хоёр хуваагдчихсан юм шиг нэг өглөө босоод цаа гэл амар их хүчтэй байжсэн. Өдөр буцаал нөгөө явдлуудаа бодоод доошоо даавналал, унаал байгаа юм шиг. Тэгээ үнэхээр ингээд дахиад би оролдоод үзье. Дахиад ингэндээ гэд ийм хүсэл зориг нь байгаа ч гэсэн тархин цаанаасаа наа чин тэгсэн шүү дээ. Ийм байсан шүү дээ. Гэт ингээд нөгөө цуцаад байна. Цуцчихсан, шантарчихсан, хөрчгсөн, айчсан ийм мэдрэмж гомдсон. Нөгөө талаас болохоор ингээд амар юм ирч хүчтэй урагшлал. За хүн угаасаа ингэдیں۔ Харин ч энэ бол бит хоёр шинэ боломж гэдэг ч юм уу те. Ингээд урагшлахыг аягүй хичээж байгаа. Урагшлахыг сахиуснууд нь ч гэсэн дэмжиж гин. Би чамайг хаашаа чиглүүлж байгаагаа мэдж гинэ гэдэг сахиуснууд нь урагшлаад бай. Гэхдээ энэ нөгөө та урагшилж чадахгүй байгаа шалтгаан нь шархаа эмчлээгүй учраас энэ замаараа алхаж чадахгүй байгаа. Түүнээс сахиуснууд нь бол замыг нь аль хэзээ бэлтцсэн байгаад байгаа гэсэн үг. Шархаа ангаагүй учраас тэгээд ийм суур одоо яг нөгөө эхнээс нь ахуулаад би зөв суурэ тавих гээд байна гэж байгаа хэрнээ чадахгүй байгаа шүү дээ. Энэ дээр яг юм суурэ би тавьчихна, би чадна, би дахиад оролдоод үзье гэж байгаа боловч яг л юм хоёр тал тавагдсан юм шиг нөгөө тархин хэлж байгаа зүйлс нь болохоор тийм болсон шүү дээ, ингэсэн шүү дээ, чамайг тэгсэн гэд нэг ингээд чи энэ ч бас биш дээ гэдэг ч юм уу нэг юм цөхрөлийн мэдрэмж болон хүсэл хоёрын хооронд ингээд дэмжигнээд байгаа мэдрэмж. Тэгээд ингээд өдий хүртэл босгож ирсэн одоо таны амьдрал хичээл зүтгэл үзэл бодлуудыг зүгээр 5 хормын дотор нэг аянга бууж хурц ирэл таны гэр орны чинь шатаачихсан юм шиг аянга ингээд цохоод нураачихсан юм шиг яг энэ гинтийн өөрчлөлтүүд ингээд амьдралд нь ингээд орж ирсэн. Тэгээд юун дээр бол энийг эсэргүүцэж зогсохын оронд бууж өгөөд хүлээж аваа. Та болохоор ингээд тань руу 7 ширхээс саваад ярьлахад хөөй гэд ингээд нөгөө тэр саваануудтайгаа тэр таагүй мэдрэмжүүдтэй ингээд тулалдаад байна. Тэгээд бас өөрийгөө айгүйх тархаараа удирдах гэж оролдож байна. За тэгээд үзье, ингээд үзье, ингэж болохгүй, тэгэж болохгүй штэ. Тэг ингээд хайрын амьдралаа ингэж буцааж болохгүй, би ингэж бууж өгч болохгүй. Гэвч цаанаа яаж ийм ихлээр ингээд уйлж ийн хөөхөн амтан бүр ингээд асар их хэцүү мэдрэмж ингээд төрж байна.
бүр ингээ хоолоо зангирч байна. Тэг ингээ уйлж гаргая гэж уйлах газар байхгүй, уйлж чадахгүй. Тэгээ өрдөөсөө бодож байгаа зүйл нь энэ нь надад зөв. Энэ нь надад үр шимтэй. Ирээдүг ингээ харах хэрэгтэй. Үр шимтэй, үйл шимтэй. Гэхдээ ингээд одоогоо бид нар бас мэдрэх хэрэгтэй. Зүгээр ингээ уйлчихаа. Зүгээр ингээ гаргачих тэр муухай шархуудаа гаргаад хоёлаа хамт ярилцъя, хоёлаа хамт ангаая. Бүр ингээд уйлмаар байгаа боловч яг ингээд уйлж чадахгүй байгаа. Яг энэ зураг шиг асгартлаа уйлчих. Тэгээ ингээ өөрийгөө ийм хүнд ачаануудаар ингээд дарцсан. Би чи ээж хүн, би чи ийм хүн, энэ их хүнд асар их шархуудыг би даах л ёстой. Би ингээд даа гэд ингээд өөр дээр ингээд амар их ачаа ингээд үүрцэн. Ийм байдалтай за байж байгаарэ. Ийм харагдаж байна. За гайгүй тайвширлаа. Өөрчлөлөө. Ер нь бол тэгээд та бүхэн маань ингээд таныг өвтгсөн, тань руу дайрсан энэ 10 ширхэг сэлмнээсээ бол ангижирч ангааж олж чадна. Тэгээд нэг юм өөрийг чинь хүлцэн байгаа энэ гутралтай байдал хаашаач гаргаж болохгүй энэ хайрцагт оруулсан зүйлээсээ хоёулаа бол бүр сэв хийдэл босоод ирнэ. Бид хоёрт хүч чадал нь байт юм байна. Та бол асар их хүч чадалтай, асар их энергитэй хүн байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ өөрийг чинь өвтгсөн зовоос энэ 6 ширхэг сэлмээ ардаа орхиод энэ бороотой гонигтай зүйлсүүдээ ингээд одоо цөхрөөд бууж өгөөд энийг ингээд тавьж явуулаад хоёлаа цаашаа урагшаага алах хэрэгтэй. Та бол гайхалтай хайраар хайрлагдах, гайхалтай тэр хайрыг авах боломжтой. Шинээр одоо дурлах, шинээр юм шинээр дурлах гэдэг нь шинэ хүнд дурлах биш үү? За одоо одоогийн байгаа хайрцаагаа юм гоё шинчлэх, үлгэрийн юм шиг халуун татан болгох, мөрөөдлийн догтлол, юм шинчлэл, шин юм гал халуун мэдрэмжэндээ бол та угаасаа байх ёстой, угаасаа тэрийг мэдрэх ёстой. Та бол ингээ үнэхээр хайрлагдах ёстой хүн байхгүй юу? Тэгээд энийгээ ч бас хүртэнэ. Тэрүүн дээр хоёлаа дан ганц дахиад сонсоод иж болохгүй, зүрхээ бас сонсох хэрэгтэй, зүрхээ бас тайвшруулах хэрэгтэй. Та өөрийнхөө дотор байгаа тэр аратан ингээд чимээгүй бай, дуугаа бай, дихгүй, ингэхгүй гэж загныхаа хооронд энийг гаргаж ирэх юм бол уул нэмцдэг шиг дэлбэлж энэ нь өшөө илүү таны хүч чадал болох, өшөө илүү өөрийгөө ойлгох, өшөө илүү таныг өөрийгөө хайрлах тэр сайхан амьдралыг бий болгох тэр power хүч чинь болж гарч ирэх боломжтой гэж харагдаж байна. Тэгээд яг хуу ингээд нөгөө танид иргэд байгаа хүн яг нэг ийм үүрэг хариуцлагыг үрдэг юм нөгөө дүртэй л ингээд байгаад байгаа сэтгэлийн юм нээх боломжгүй юм харьцах боломжгүй зүгээр л яг ингээд байх хэвээр байгаа гэдэг ийм зүйлтэй ингээд байгаа хгүй юу. Тэгээд танд ингээд хамгаалах одоо эхний зурган дээр гарч байгаа шиг танд ингээд хамгаалах, хайрлах, авч үлдэх ёстой зүйлсүүд байгаа. Та бол ингээд ээж хүн дийлэнхний ээж хүн юм шиг байна. Тэгээд ийм гэр бүлтэй танаас ингээд усалж ургаж гарсан юм хүүхдүүд байгаа. Та үр шимтэй, та хамгаалах ёстой зүйлсүүдтэй. Юу дахиад хоолой зангираад эхэллээ. Тэгээд үнэхээр юм хэцүү байгаа ч гэсэн хоёулаа одоо яг одооноос эхлээд ирээдүрүүгээ илүү чиглэсэн хүүхдүүдэд аз жаргалтай хийж хэрэгтэй, тайван гэр бүл хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ингэж өөрийгөө нөгөө хүчилж инкихийн оронд хоёулаа гоё тайвнаар хүсэл тэмүүлэлтэйгээр хамтдаа ирээдүрүүгээ ингэж чиглэх боломжтой харагдаж байгаа хгүй. Энүүн дээр бол яа харахгүй танд юм хамгаалах ёстой зүйлсүүд ингээ байгаа гэж харагдаж байна. Тэгээд олоогийн аяга бас гарч ирсэн. Танд маш олон сонголтууд байгаа. Энэ чигээрээ ингээ хүүтэн хүндийн аз жаргалгүй амьдрах сонголт байгаа. Шархуудаа бүгдийн сайхан гаргаж ирээд хоёулаа хамтдаа сайхан ангаагаад үргэлжлүүлээд ингээ happy амьдарч бүх зүйлсүүдийг сэргээж, гялалзуулж, татаж амьдрах бас боломж байгаа. Энүүн дээр хоёулаа жоох удааныгийн сонгоод байна. Асуудлуудаа давж гарч чадаагүй, шархаа давж гарч чадахгүй байгаад зүгээр тэрийгээ дараад байгаа харагдаж байна. Тийм болохоор та хэддээ миний үе талга үргэлж нээлттэй шүү гэж хэлмээр байна. Хамтдаагаа ярилцаад энийг ингэдэм а тэрийг тэгдэм а гэд миний зүгээс мэдэж чаддаг юу вэ? Тэр болгоноороо туслахад би бэлэн байна. За үргэлжлүүлцгээе. За тэгээд таныг ингээд дуусгаагүй байгаа, дуусгах ёстой ч дуусгаагүй байгаа, тавьж явуулах ёстой ч тавиагүй байгаа. Одоо ингээд ийм сэдвүүд, ийм шархуудыгаа хоёлаа одоо сонголтоо их цаг нь болсон. Энийг дуусгах уу яах уу? Энийг эдгэх үү яах уу? Мөн дахиад гараад ирсэн. Энийг ангаах уу яах уу те? Одоо сайн сайхан байгаа гэдэгт энэний цаана өөрийгөө илэрхийлэхэд та
итгэж гин үү гэдэг зүйл байна. Тэгээд Empress доошо харсан нэрэгтэй буюу энэ хүйтэн үндий байдлыг хоёулаа өөрчлөөд Wheel of Fortune буюу ийм циклийг одоо хүрдийг нь эргүүлээд энэ зүйлсийг ингээд эргүүлэх энэ сонголт бол таны гарт байна. Та яг одоо ингээд сонголтоо хийгээрэй гэж байна. Таны сэтгэлийн чинь 10 аяга аруулаад дүүрэн байх хэвээр. Бас дээрэс нь дарж, нууж, happy аз жаргалгүй амьдрах бас болно. Тэгэхээр энэ бол яг ингээд таны сонголт. Би таныг 10 шиг аягаад дүүрэн, хангалуун, сэтгэл нь ингээд сэтгэлийн чинь 10 аяга ингээд дөв дүүрэн өнгөлөг байгаасаа гэж ингэж хүсэж байна. Тэгээд энэ бол яг ингээд таны цэвэр шийдвэрийн асуудал болоод ирсэн байгаа цаг хугацаа юм байна гэж харагдаж байна. За одоо энэ таны энэ хүн үнэхээр одоо танд хайртай юу, сэтгэлтэй юу? Тэгээд та хоёр яагаад учирсан юм бэ? Ойрын ирээд одоо ер нь та хоёрын ирээдүй яг юу вэ нэ гэдгийг харъя гэж бодож байна. Дээрээс нь нэмээд сахиус тэнгэрийнхэн танд өгч байгаа зөвлөгөө таныг яагаасаа гэж хүсэж байна. Таныг юу мэдээсээ, юу ойлгоосаа гэж хүсэж байгаа вэ гэдгийг нь бас харж өгмөр байна. Тэгэхээр энэ асуултууд нь нэмэлт хэсгээрээ орно. Тэгэхээр нэмэлтээр одоо таны бодож байгаа хүн танд үнэхээр хайртай юу? Та хоёр яагаад учирсан бэ? Бас дээрээс нь та хоёрын ирээдүй юу байна? Тэгээ сахиуснуудынх нь танд хэлэх зөвлөгөө юу байгаа вэ гэдгийг мэдгийг өсвөл та нэмэлтээ захиалаарай. Энэ асуултуудыг нэмэлтээр нь асууж өгнө. За нэмэлтээ хэрхэн захиалах вэ гэхлээр миний шинээр нээсэн аккаунт байгаа. Хуучин аккаунтаа алдчихсан. Тэгэхээр энэ шинээр нээсэн аккаунтаараа би Instagram-ийнхаа линкийг бичлэгнийхаа тайлбар хэсэг дээр оруулчихна. Тэгэхээр та тэр линкээр холбогдоод над руу чатаар холбогдоод DM илгээгээд нэмэлтээ болон яг өөрийнхөө амьдралд зориулсан, өөртөө зориулсан хувийн уншлагуудыг авах боломжтой. Мөн дээрээс нь хангаалтынхаа талаар ч гэсэндээ ярилцах боломжтой. Тэгэхээр та нэмэлтээ Instagram-аараа холбогдоод нэмэлтээ захиалах боломжтой гэсэн үг шүү. Би Instagram линкээ бичлэгнийхаа тайлбар хэсгээр оруулчихъя. Тэгээ хүсэх юм бол таад маань бас зүгээр шууд хайхлаар гараад ирнэ. За тэгээ 2 дугаар группийнхандаа энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Та эдтэй хайртай шүү. Бүр зүгээр хайрыг түгээе. Би дэргэд чинь байгаа та ганцаараа биш шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд аз жаргал сайн сайхан гэрэл гээгээ бүхнийг энэ группийнхандаа хүсье. Баярлалаа. 3 дугаар группийнхан маань уншлагатаа тавтай морил. За энэ удаагийнхаа уншлагаар эргэлзээтэй, эдрээтэй харилцаануудын талаар уншлах юм. Эхлээд одоогийн байгаа нөхцөл байдлыг нь хараад дараа нь тань руу илүү чиглэсэн асуудлууд руу орох болно. За тэгээ уншлагаа эхэлцгээе. За энэ группийнхан маань ерөнхийдөө байгаа хостоо нэг л итгэж өгч чадахгүй байгаа харагдаад байна. Хосынхоо нэлийн юм доктортой биш гэж бодож байна. Тэгээ өөрийгөө бас нэлийн юм барьж байгаа хил хязгаарыг тавьж байгаа харагдаж байна. Тэгээд нэг л нэг өнгөрсөнд байгаа зүйлсүүдийг тавьж явуулж чадахгүй, өнгөрсөнд хин нэгнээс авсан шарах байгаа юм шиг санагдаж байна. За эсвэл энэ хүнтэй бас холбоотойгоор энэ хүн таны итгэлийг өсвөрдүүлсэн ч гэдэм үү ийм нэг юм докторгүй юм байна да гэдэг юм бодол төрүүлэхэр зүйл болсон байж магадгүй. Гэтэ дийлэн хүмүүсийн маань хувьд бол өнгөрсөн тавсан тэр шархаа ердөөсөө давн туулж чадахгүй, эрэгтэй хүнд итгэхгүй байгаад байгаа гэж харагдаж байна. Тэгээд нэг юм ойрын хугацаанд одоо юу гэдэг хамтарч байгаа, харьцаж байгаа хүнтэйгээ холын ирээдүйд ердөөсөө харж чадахгүй энэ хэцүү зүйлсүүдийнхаа шархныхаа ардан давж гарч чадаагүй байгаад байгаа нөхцөл байдлуудыг нь хэлж байна. Тэгээд та болвол яг ингээд айгүй юм хүчтэй хүн байгаа байхгүй юу? Magician айгүй юм хүчтэй, чадaltaй, ер нь л нэг юм бие даасан, юу л бол юу хийн, хүнтэй бас яаж цаарцах уу, яаж дурлуулах уу гэдгийг ч бас айгүй мэддэг гэж бодож байна. Тэгээд эрэгтэй хүмүүсийг нэг юм жоохон хүсэл давамгай харьцдаг гэдэг юм үзэл бодол байна. Тэгээд хүсэл нь ингээд багасаад ирэхлээр энэ хүн ингээд орхио явдгаа гэдэг. Одоо байгаа хүнтэйгээ болвол нэг тэгээ амар холын харилцаа бол байхгүй байгаа тийм. Тэгээ ер нь яг хүнтэй гэр бүл болно ч гэсэн яг тэгчүүл яана. Тэгэл итгэл бэжсэн чи эрэгтэй хүн угаасаа л юм чи ингэчүүл яана гэдэг ингээд гэр бүл зохиогтойр хүртэл жоох эргэлзээд байгаад байгаа харагдаж байна. Тэгээ уг нь олвол та айгүй нээлттэй, амар гоё сэтгэлтэй, тэгээ юм сэтгэл нь бол ингээл урсаал гарч идэг. Айгүй юм халуун, дотн, халамж хараар бол дутаадаггүй.
ийм хүн байгаа хгүй уухтаа. Гэхдээ та ердөөсөө яагаад ч юм хүсэхгүй байна. Эрэгтэй хүнтэй ингээд одоо байгаа юм тийм харилцаанд орох ч гэдэг юм уу тий. Ингээ харилцаатай байхыг ингээ хүсэхгүй би шархлаа штэ, би өвдөн штэ. Би одоо ингээл хүнтэй харилцаал ингээл тэр энэ гэл ингээл бодож өөрийгөө дарамтлажсанаас зүгээр ингээд энэ хариуцлагыг би үүрмээргүй байна. Би одоо хосын харилцаанд ормооргүй байна. Ингээд ямар нэгэн үүрэг хариуцлага, ямар нэгэн ийм харилцаанд би ингээд баймаргүй байна гэдэг юм ажиглагдаад байна. Тэгээд та хэд маань яа харахгүй 9 сая доошо гараад ирсэн. Дахиж оролдож үзмээргүй байна гэж байна. Бас дээрээс нь саяхан ингээд тантай холбоотой байж байгаа таныг шархлуулад явсан хүн халбаа харилцаа барьсан ч юм уу те. Эсвэл тэр хүнтэй одоо ингээд тэр хүннээс авсан шархаа бүрэн эдгэж чадаагүй тэрийг ингээд дам туулааг байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд буцаад ингэчүүл яах вэ, тэгчүүл яах вэ гэхэлэр бүр зүгээр өмнөөс нөө үгүй л гэдэг. Тэгээ саяхан бас шинхэн одоо ингээд хүнтэй харилцаж эхэлж байгаа гэж харагдаж байна. Нэг хүн гарч ирсэн нэлээ юм залуухан хүн байна. Тэгээд бас айгүй юм хүм бичээл ингээд айгүй итгэвтэй байгаад байгаа. Таныг юм хүсэл тэмүүлэл ингээд байгаад байгаа. Шинээр эхлэх юм харилцааны эхлэл ингээд харагдаж байна. Гэхдээ та бол яг юм тархиараа ингээд юмаа барьсан. Надад одоо ингээд мөнгө хэрэгтэй юу, ажил карьер хэрэгтэй юу, сурах хэрэгтэй юу, хосын харилцаа хэрэгтэй юу гэдэг ингээд танд амьдрал чинь амар юм олон хийх ёстой юмнууд байгаа. Би эндээс алиг нь ингээд гэхвэ гэдэг ингээд сонгоогүй байна. Тиймээс ингээд өөртөө ч юм бол ингээд нэг тийм холын зайнаас одоо юм хөндөй ягч бүрэн тэгэж гоё нээгдээд ярилцаад ингээд дотносгүй байхад байгаа харагдаж байна. Өөрөөсөө тэгэж ингэчил та тэгчил та ингээд огтлж байгаа мөхлөр үгүй бүр зүгээр ямар ч юм зөрчилдөөн байхгүй зүгээр л окей тий би ингээд хүний нэг өмнө үүрэг харамслах хүлээгээл тэр яаж байгаа бол энэ яаж байгаа бол тэр намайг тэгээ бодчихлоо ингээд бодчихлоо гэдэг юм ачаанууд үүрмээргүй байна. Дээрээс нэмээд эрэгтэй хүн гэдэг бол ингээд одоо хүсэл ихтэй байдаг. Тэгээд хүсэл нь ингээд дарагдхлаэр угаасаа зүгээр яг тийм дээр л ингээд тогтдгоо гэдэг юм айдас үзэл бодол байна. Тэгэд яагаад вэ гэдгсэн чинь одоо ингээд эхний зураг шиг та ингээд амар юм шархалцсан байгаа байхгүй айгүй өвдсөн. Гэхдээ энэ өвдөлтийгөө кул юм шиг харагдуулж байгаа гэсэн үг. Айгүй юм хар шилмэлт зөөст амар юм дог. Гэхдээ яг үүндээ бол таны дотор зүрх сэтгэл чинь ингээд шархалцсан өвдчихсэн байгаа юм байна. Тэгээ уг нь та ингээд амар юм тухтай өөрийнхөө аягнуудыг ингээд өгсөн тааламжтай ийм хүнтэй байсан. Гэхдээ ингээд бүх юм гинт ингээд бүр огт төсөөлөөгүй өөрчлөлтүүдийг тэр хүнээс авсан. Жишээл зарим хүмүүсийн маань хувьд болохоор тэр хүн цаанаа гэр бүлтэй байсныг та мэдсэн ч гэдэг юм уу те. Ингээд нэг юм шарх авсан. Салцсан гэж хэлсэн чинь яг үндэ салаагүй байсан ч гэдэг юм уу те. Тэгээ яг тэр нөгөө гэр бүлээ ингээд сонгоод таныг ингээд орхиод явсан. Ингээд таны одоо юу гэдэг өнөөдрийг тэр өдрийг хүртэл таныг босгож ирсэн, таныг тодорхойлдог байсан тэр гэгэн одоо имзэг, хайранд итгэдэг, хайрладаг тэр бүх зүйлсүүд чинь ингээд нураад унтсан, аян цохлоод ингээд нураад унтсан гэж харагдаж байна. Тэгээд энэ хүнтэйгээ бас ажлын холбогдлолтойгоор одоо харилцдаг байсан ч гэдэг юм уу те. Ийм байсан мөнгө санхүү ажилтай нэлээ холбоотой байна. Тэгээд та бол тэр хүний дээр ингээд тэр хүнд бол ингээд айгүй сэтгэлээ зориулсан айгүй тухтай байх гэж ингээд хичээсэн. Тэр хүнээс ч гэсэн юм тухтай зүйлсүүдийг мэдэрдэг байсан боловч гинтгэл ийм зүйл болсон. Энэ нь тэгээд ингээд шарах болоод үлдсэн. Одоо буцаагаад хэвийн одоо ингээд хүмүүстэй харилцаад асуудал үүсгээд байгаа гэж харагдаж байна. Тэгээд та хэд маань бүр яг энэ одоо юу гэдэг яг тэр ингээд харанд юу ч бодохгүй ингээд хайрладаг тий. Яг тэр хүнээрээ ингээд явхлаар амьдрал чинь юм цаашдаа явах боломжгүй юм шиг юм мухар юм шиг санагдсан. Тийм учраас маш их хайртай байсан ч гэсэндээ одоо тэр хүнтэй байхад ямар ч юм гэрэл гээгээ зам харагдаагүй учраас та тэр хүнийг үнэхээр хэцүү байсан ч гэсэн та тавьж явуулсан энэ харилцааг бүрэн дуусгасан гэж юм. Тэгээ эндээс болоод та ийм яглагдлын мэдрэмжтэй ийм айцтай гимт ч гэсэн дахиад намайг нэгэн гимтэх үедээ би ийм тэнэг юм шиг байна, би ийм итгэмтгий юм шиг байна, би ийм үн цэнэгүй юм шиг байна гэдэг ч юм уу ийм бодолтойгоор ингээ байсан. Тэгээд нэг юм аль болох бие даасан, аль болох бусдаас юм хамааралгүй ийм чанга хатуу юмхтэй. Тэгээд ийм шудраг ёсны айгүй юм зөв зохистой харьцах ёстой гэдэг ийм бодлуудыг ингээд суулгаж эхэлсэн ийм хүнч бас ингээд болсон.
гэж харагдаж байна. Тэгэнгүүт нөгөө өмнөх ийм сэтгэлээр дүүрэн байсан тэр зүйлсүүд ингээ хаачихсан гэдэг мэдрэмж байна. Тэгээд ерөөсөө ийм шинээр доктортой харилцаа үүсгэж чадахгүй, харилцаагаанда нөгөө хүнээ ийм харцсан, сэрцэн, ийм тууштай биш ингэж байгаа тэгж байгаа гэдэг ийм шалгавсан байр байдалтай. Үнэхээр чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээ нээхэ болсон, хуваалцгаа болсон, бас ийм enjoy байж, кафег мэдэрч, жаргалтай байж, тухайн ийм нэг догтлол, могтлол ийм гоё мэдрэмжүүдийг ердөөсөө авахаа болцсон. Энэ нь ингээд таныг ямар ч ирээдүггүй юм шиг аз жаргалгүй байр байдалтай. Тэгээд ийм хүлчгсэн ийм 8 ширхэг ийм сэлмэн дунд нүдийн боогод, гарын боогод ингээд хүлчгсэн юм шиг байр байдалтай байлгаж байна одоо. Тэгтээ гол нь эндээс гарцсан та өөрөө эхлээд нүднийхээ болтыг тайлах. Амгаалт их хийх, шархаа олж харах байд юм аа. За шинээр үзэж байгаа хүмүүстэй амгаалт гэж юу вэ гэдэг асуулт байгаа бол би уншлах дээр ингээд уулан тайлбарламаар л даанч хүмүүс ихээхэн шүмжлээд байдаг учраас би нэг гүнзгийрүүлэхгүй ингээд орхичих. Та хэдд маань ямартай ч надад нэг юм амгаалт хэрэгтэй юм байна. Би зүрх сэтгэлдээ шархтаа өөрийгөө хориод байгаа маань гэдэг зүйлээ ингээд тогтоогоод авчихаа. Тэгээд инстаграмаараа холбогдоод ингээд хэлэх юм бол би яг амгаалт гэж юу байдیں۔ Та яг яасан хийсэн гэдэг дээр ингээд аюу гой нээлттэй детальны жижигээр ингээд тайлбарлаад ойлгомжтойгоор тайлбарлаад өгч бас болно шүү гэдгийг мэдэгдчихье. За үргэлжлүүлцгээе. Ямар ч тач ингээд бүх сэтгэл хөдлөлөд арсан ямар нэг юм аз жаргалтай гэгэлцэн одоо юм юу ч бодохгүй нээж байгаа яг өмнөх тэр амьдралын кафетэйг авдаг байсан тэр зүйлсүүд ч унтарчихсан байна. Хоёулаа жижигхэн зүйлээс ч гэсэн аз жаргалыг мэдэрч чадахгүй байна. Өмнө нь бол амар жижигхэн зүйлээс нь ч гэсэн ингээд happy байлдаг байсан бол одоо ингээд баяр тэмдэглэж, баяр хөөр тэмдэглэж жаргалтай байж сэтгэлээ хуваалцаж, enjoy байж чадхаа болцсон. Үнэнгээр ингээд цаад холын ирээдүйн юм гэрэлгүй юм шиг харагдаж байна. Тэгээд ийм шин одоо доктортой харилцааг өрдөөсөө суулгаж чадахгүй байгаа анзаарагдаж байна. Одоогийнх нь нөхцөл байдал нь. Ямар ч тач та бүхэнд маань ийм шин гоё дурлал байна. Ингээд та хэд өөрсдөө хайрыг үүсгээд байна. Тэгээ энэ хүн бол яг ийм emperor буюу зөв эрэгтэй хүн байж болохоор харагдаж байна. Одоогийнх нь учрал нь. Тэгээд strength буюу танд одоо ийм хүч чадал байгаа. Энийгээ даван тул хүч чадал байгаа. Та хайрыг хүртэх хэрэгтэй. Хайрлагдах ч хүч чадал байгаа. Тэгээ энэ харилцаа бол ийм үр шимтэй харилцаа байна. Өнгөрснийгөө тавьж явуулаарай гэдэг зүйлүүдийг ингээд хэлж өгч байна. Бас дээрэс нь одоогийн хүнд итгэхгүй байгаа хүмүүст манаас ингээ уучлаад, тавьж явуулаад эдгээгээд тэгээд ингээд ингэх танд ингээ бүрэн хүч чадал нь танд байгаа шүү. Ингээ арга бэлгээрээ айгуугаа ингээ нэгдэж байгаа. Та тэр хүнтэй яаж харьцвал яах вэ хүү гэдгийг айгуу сайн мэдж байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ харилцаан дээр эргэлзээд байгаа бол энэ харилцаа үр шимтэй байх боломжтой харагдаж байна. Таныг одоо юу гэдэг нь таны төлөө амар юм гал дүрлцсэн юм хүсэл тэмүүлтэй байж байгаа таныг хуурсан. Тэгээд та юм шарх аваад сэтгэлээ хагаад ганцаараа байгаагаад ингээд өөрийгөө ингээд хайрлахыг, өөрийгөө зоригжуулахыг ингээд сурж байгааг авууштай байгаа ч гэсэн таны хувьд одоо энэ цикл ингээд дуусж байна. Нэг амьдралын чинь мөчлөг дуусж байна. Шинэ хайрын мөчлөг рүү ингээд урсаж орох хэрэгтэй шүү. Тэхийн тулд шархуудаа ингээд бүрэн ангаагаарэ гэдэг зүйлийг дахин хэлээд байна. Тэгээд ингээд нөгөө хүн болгон одоо эрэгтэй хүн болгон юм хүсэлтэй байж байгаад ингээд унтардаг юм биш ээ. Энэ болгоныхаа юм балансыг барих хэрэгтэй. Хит их бас тэр хүнд ингээд юмоо зориул гэж байгаа юм биш. Хит их нээлттэй бай гэж байгаа юм биш. Өөрийнхөө амьдралыг болон хайртай ингээд хослуулж авч баланстай, темперэнстэй байж ингээд нөгөө бусдад ийм өгөөмөр өгж одоо хүлээж авч бас ингээд сурах хэрэгтэй. Ингэж та зөв зам руугаа ингээд яг өөрийнхөө явах зам руугаа орох боломжтой болно гэдэг мэдээллүүд орж ирлээ. За одоогийнх нь байдал ерөнхийдөө ийм жоохон сунжирсан бол уучлаарай. Одоо үргэлжлүүлээд тань дээр илүү төвлөрсөн асуудлууд руу орцгоё. Сайн нөхцөл байдлаа ярьж байхдаа ер нь ихэнхийг нь ярьсан юм шиг байна. Давтаал энэ ер нь бол өр өгөөчтэй тий өр өгөөчтэй харилцаа өр өгөөчтэй гэдэг. Тэгээд ингээд гинтийн юм болсон ч гэсэндээ энэ дээр ингээд бууж өгөх болон темперэнс таныг одоо юм балансгүй нэг тал руугаа хитийцсэн юм байр байдалтай байна. Тэгээд одоо ингээд юм болгоныг ингээд
нэг юмыг сонголт тийшээгээ ингээд тууштай амьдрал ингээд робочиг байна гэж байхгүй. Бүх зүйлийг тэнцүү авч явж явах хэрэгтэй. Энэ нь өөрөө таны сонголт байхгүй да. Түүнээс ш ингээд карьераа нэг сонгоё, одоо хайрыг нэг сонгоё, сурахыг нэг сонгоё гэх тийшээ ингээд чиглэх гэхээсээ илүү энэ дээг ингээд хамттайг нь авч явах нь илүү зүгээрээ. Тэгээ таныг маш ухаантай гэж хэлж байна. Маш ухаантай, маш логик сайтай. Тийм учраас таныг энэ зүйлийг хэрхэн давж гарах, яаж давж гарах вэ гэдгийг угаасаа мэдж байгаа. Угаасаа ингээд тархиндаа ингээд тэрийг тэгдэм байлээ гэдэг ингээд ботцсон л явж байгаа. Хийгээгүй л болохоос гэж байна. Тэгээ хайраас цухтаагаад байгаа энэ нөхцөл байдлуудыг нь ер нь дахин хэлж байна. Тэгэхээр саяны за одоо дахиад нэг хүзэр сууглаад харах гэж үзье. Гэхдээ ер нь саяны ерөнхий хэсэг дээрээ ихэнх зүйлүүдэд тайлбарлалцсан. Одоо ер нь нэмж яриад байгаа юм байхгүй л гэдэг шиг байна. Тэгээ таныг ингээд нөгөө одоо дуусгах хэрэгтэй юмаа дуусгаа, тавьж явуулах хэрэгтэй юмаа тавьж явуулаад уйлаад ингээд бүх зүйлсүүдээ ингээд гаргачихаа, эдгэрчгээ, энийг ингээд дарах гад хүчтэй байх гадах шаардлагагүй гэж юм. Тэгээд тэгснийхаа дараагаар танд ингээд доторчин болвол хайрлагдах юм хүсэл гал бол байгаа, юм шинэ эхлэлийн юм хүсэл тэмүүлэл бол байна. Зүгээр энийг ингээд тархиараа л унтраагаад байгаа болохоос биш. Энийг ингээд ууг нь бол ингээд доторчин бүр гал асч яадаг. Та бол ингээд хайрын асар их хүчтэй энергитэй хүн байгаа байхгүй. Тэгээд нэг юм муу юм боддгоо юм тоглоод байдаггүй. Яг л чин сэтгэлээс хүнийг хайрладаг хүн. Гэвч өөрийнхөө хүч чадлыг алдсан юмнуудаа ингээд дотгошоо ингээд дараад байгаа гэн дахин хэлээд тэгээд ерөнхийдөө бол хайр гэж байдаг шүү. Та яг тэр зөв хайртаа учрах ёстой. Угаасаа учрахаар хүн гэдгийг сануулж хэлж байна. За ингээд энэ хүрээд ерөнхий уншлагын дуусгая. За нэмэлтээрээ та хэдийн маань бодож байгаа хүн одоо ингээд татгалзаад байгаа ийм хүн одоо юу гэдэг итгэхгүй байгаа энэ хүн чинь танд хайртай юу? Тэгээд таны талаар ямар бодолтой байна? Энэ хүн та хоёр яагаад учирсан? Ирээдүй байгаа юу? Гэдгийг нь харж өгье. Тэгээд таны бодож байгаа хүний. Тэгээд дээрээс нэмээд сахиуснууд нь таны яагаасаа гэж хүсэж байгаа вэ? Танд юу гэж зөвлөмөр байгаа бол гэдгийг нь бас харж өгье. Тэгэхээр сахиусны чиглэл болон зөвлөгөө тэр бодож байгаа хүн чинь танд хайртай юу? Таны талаар ямар бодолтой байна? Та хоёр яагаад учирсан? Ирээдүй байгаа юу гэдэг асуултыг мэдхийг хүсвэл та нэмэлтээ захиалаарай. За нэмэлтийг хэрхэн захиалах вэ гэхлээр та бүхэн Instagram хаягаар холбогдоод захиалах боломжтой. Миний шинэ Instagram байгаа. За тэгээд хуучин Instagram алдсан. Тэгээд шинэ Instagram-аараа холбогдоод захиалга авах боломжтой нэмэлтээ. Би бичлэгнийхаа тайлбар хэсэг дээр Instagram хаягийнхаа линкийг оруулчих. Та линкээр нь дамжиж ороод чатаар нэмэлтээ захиалаад авах боломжтой. Мөн дээрээс нь яг өөрийнхөө амьдралд тохирох хувийн уншлагыг одоо яг байгаа хүн чинь танд таарах нь таарахгүй нь ирээдүйд байгаа хүн юм уу те? Одоо ганц би байгаа бол ирээдүйд та ямар хүнтэй уулзрахын гэх мэтчлээ яг өөртөө тохирсон хувийн уншлагуудыг бас авах боломжтой байгаа гэж хэлье. За тэгээд нэмэлт болон хувийн уншлагаараа уулзцгаа. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Та хэдтэй хайртай шүү. Аз жаргал, эрүүл, сайн сайхан бүгдийг та бүхэндээ хүсье.